нуруу айгу өвдөд болдгоо хойноос. Тэгээ гараараа тэмтрээд үтсэн чинь айгу эвгүй болцсон. Зургийг авсан чинь нэг иймэрхүү байдалтай. 7 сарын 12-ны өдөр сонин үйл явдал боллоо. Чи өстө санаанд орохгүй байна хэ. Тий юу. Машин олдох болов яах вэ? Нилээн гайхчих. 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Зэ өглөө болсон. Чүвэтэй унтаал 5-6 цагийн тав идсэн чинь нар игээд эхэлдэг нэс 6 гээл майхан халуун болоод амартай сая тэнд очиж хоол ичгэлээ. Гадаа идэж явах амар нар ийж байна. Амар шигтэй. Зэвчага болчихсон. Одоо цүнхээ арай л бийл болсон болов гэж найдаж чинь. Хөдлөөд тийш нэг уйлсан тасархай хоол идэр зардаг дээр очихсан чи машин олддоггүй. Хажуугаар явж байгаа юм шиг нэг амар гайхаж харах юм. Тэгэл би бас өдөөс нь харалцаал хойно хүн байна уу байхгүй байна уу байхгүй байвал зогсоочих гал. Сая тэгээ хөдлөөд явжсэн чинь кофе зардаг газар хаа ус зарж ийн өгсөн чинь зардаг ус нь дууссан гинэ. Тэгээ надад зүгээр юм өстэй ус хийж өгсөн төхөө нөгөө 2 чайгаа хийж өгсөн тэгээд энэний хүчинд л ингэ салгаж байна баг. Тэгэхээр бол миний ус дууссан. Тэр болон дээр очиж ус авмаар байдаг. Тийшээ харин яаж очих вэ? Өмнөх өдөр нэлээд олон километр наранд алхсан болохоор айгүй их хөлөрсөн. Тэгээ хөлөрсөн нуруунд дээр нөгөө нэг хүнд цүнхэн орж ирээд хүрэлт үүсгээд байхаар миний нуруу ерөөхдөө ийм болсон юм болов гэж би ойлгосон. Унтах гад хөвтөжсэн чинь нуруу айгүй өвдөд болдгоо хойноос. Тэгээ гараараа тэмтрээд үтсэн чинь айгүй эвгүй болцсон. Зургийг авсан чинь нэг иймэрхүү байдалтай болсон байсан. Тэгээ өөрийгөө харахтаа ер нь айгүй туршлагагүй байна удаа л гэж тухайд айгүй бодож байсан. Цүнхнийхээ жингийн хуваарлтыг айгүй буруу хийсэн байна. Тэгээ айгүй туршлагагүй л байна гэж харсан да. Тэ өөрөө бөмбөгтэй юм биш те. Амар ядарлаас наашаага. Тэр хоошо нуурнаас наашаага. Явгүй ирлээ сайхан. Тэ. Нуур явахтаа бол машин тавьчихсан. Энийг ингэ барьж байгаа шагаад өөрийгөө бичээ гэж. Оба. Намайг байгаагоор дандаа гурал илтдэг. Би галдаараа амар их зогсдог. Гэхдээ андууг нэмэн өнөдөр галдаар зогссон. Тэгэд энэнгүүр зараа байдаг. Тэгэд аав маань сая намайг ус ундар аваад явсан. Би хамт ингэж зөөж өгсөн. Би өчтөрхөн нэг очир бүрүү гэдэг дүүтэйгээ хамт байж исэн чинь тэр намайг ингээл гацарнаас ингэсэн байхгүй гэсэн чинь амар чанга бариад. Гэтэ тэр зөөл хүмүүсөө амар жижиггүй хөвчээсэн. Гэтэ голоос алхаж ирэх амар танд хэцүү байсан бах та тий. Хүн ч мөргөөл. Аа их яваа байдгүй гэсэн чи тэгээд яг эд халууд ингээ вэж тэг. Харин би заахан явлаа. Чи юм хэлэх үү? Айгу хөөрхөр юм ярьд юм байлээ. За баяртай. Зэ цаашаа хөдлөө. Машин олдох болов яах вэ? Нилээн гайхчих. Багвахад цэцэгтэй би зүрлэж зүрлээ. Өөрөө жоох юм. Та нэг боломжтой газар л болгочих. Одоо ер нь яах? Одоо 8. Окей. Та нэг ирэх үед чинь л бооч. Сонирхолтой аялал эхлүүлээ явж байгаа дүүдээ амжилт хүсье. Би яахгүй чи. Өөд чи хэдэн мөлөө? Энд чи яад юм бэ? 7 сарын 12.
Аялаарай. Баярлалаа. Сар гарan нэг юм болсон. Харин би бүр хараад хөөх гэж бодлоо. Тэр ард. За ерөнхийдөө бол 2025 оны 7 сарын 12-ны өдрийг сонин үйл явдал боллоо. Элсэн тасархай хаан буултсан дээр нэг рамен идчихэд тэртэйгээ хөдлөө явж зам даваа нэг том малгай хүмүүс цүнх үрцэн. Энэ хүнд туслая гэж бодоод юу болсон бэ? Гараа өргөцөө явж байсан. Тэгээд зөксөд хайчих жаа гэдгсэн чинь. Та хайчих гэсэн. Өөр ангаа би яг тийш явж сууч. Оо таач гооки дууч хөрлөө авах шүү дээ. Бас өөрийнхөө хамтлагийн сонсогчдод таараад гоё юм аа. Бас багч гэсэн тус өргөсөндөө баяртай байна. Баярлалаа. Холын аялалд амжилт хүсье. Сонин үнтэй таарлаа. Тэгэл ингээд бүх юм ингээд цаанаасаа ингээд сет хийсэн юм шиг сонирхолтой явж идэх үү яг одоогийн байдлаар. Тэгээ одоо ийшээгээ яваад цаашаа төв зам дагуу явж байгаад өнөөдөртөө ер нь нэг хоноглох газар олохгүй бол одоо үжээ 4 цаг гэсэн байна. Оройны. Гэт машинд агтах гад гараа ингээд талаж идэх хөхгүй. Тэгсэн чи явж хажуугаар зурж байгаа машин гарах ч байгаа ингэж бодоо яваад байдаг нас. Машин зогсохно. За унаа олсон. 10 хэрээс гараад нэг их явахгүй хүн шиг Монгол төвний морины их шүтэн гэж байдаг юм байна. Тэгээд элдв наадмууд дээр төрүүлжсэн л моринуудын хөшөө дурсгал байдаг юм байна. Манай ахтын сууж байна. Намайг энийг үзээгүй юу гэж үзэж уусаа зам дагуулж гасаад байдаг. Би хөрхөн. Тэгээд намайг хөдөлгөж сууж байна. За боцлоо даа. Телегберген. Аа. Зөв часто санаад орох. Тэё. Инний хитчин дойра эсвэнд бүхийг сормоси багвахад цэцэгтэй би зүрлэж зүрлээ. Ташин зэчин этрэлдэх нуулаас бүрий наранд хатсан дивэтэй зүрхэж зүрхээ За саяны ахаас буугаад ер нь цаашаа яваад ивэл яваал ахаар тэгээд цаг жоохон орой болох гээд байдаг. Тэгээд ямар тач нэг айл бараадаад өнөдөртөө хончий гэж бодоод за ингээл алах чин даа тийшээгээ. Тэгээ нөгөө нэг тэмдэглэл дээр юм бичүүлж авлаа. Чи өөр наадах дээр ингээ юм биччихээ. Тэгээ би биччихээ. Та надад тэгээ юу гэж зүйлэх гэсэн чи. Юу ч хамаагүй. Чи өөрөө биччих. Яг тэрийг нь биччихлээ би. Юу ч хамаагүй ах юм дөө. Доор нь гарын хэсгээ зорж гисэн. Саяны ах ховд орж яваа юм байна. Тэгээ яг сайхан 80-тайгаа гიშгчдэг ах байна. Хүмүүс 100 иддэг гიშгэлээдий. Би бол тэгдгүй 100 иддэг гიშгсэн ч очино, тэд нар ч очино, би ч очино гэдэг. Тийм яриа өрөөтэй ах байна. Тэгээд намайг авсандаа бүр олзуурхаад байна. Бүр араас ирж авахдаа бүр сигналтан барин, бүр хүнээс уралдан барин суулгаал. Аханстаа ганцаараа хол замд явж гин. Нойр хүрхгүй юм яриа явчих гэдэг. Тэгээ баахан юмнууд ярьж явлаа. Ахын юу хийдэг. Тэрийг нь баахан сонсч явлаа тэгээд. Сонирхолтой байлаа.
Яг энэ мөчөөс ахуулаад би аюу хямарч хэлсэн л дээ. Ягаад вэ гэхээр нуруу маань өвдөөд аюу хүнд цүнхтэй олон километр бас давхар алхаад тэг нөө би ядраад ирэхлээр давхар сэтгэл санаагаар унаад эхэлдэг. Өөрийгөө сэтгэл зүй талаас аюу сул дор байгааг анзаарсан. Аюу олон зүйлтэй эргэлзэж эхэлсэн. Би яг яагаад энэ ч байгаад байгаа юм те. Би яг юуг хүнд батлах гээд байгаа юм. Ингэж явснараа би ирээдүйд яг юуг болж авахыг их мэтлэн аюу олон асуултуудыг яг энэ мөчөөс ахуулаад цаашдын эдэн өдрүүдэд байнгын өөрөөсөө асуусан. Тэгэхээр ингээ ганцаараа аялах үед сэтгэл зүй бол хамгийн чухал юм шиг санагдсан. Царийн эсвэл ийм одоогийн байдлаар одоогийн өндөрлөгөөс харахад байна шиг. Эдгээр бол одоо их хэцүү